За сайн байцгаана уу? 18 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. За хэд хоногийн өмнө би өсвөр насндаа сэтгэл зүйн гутралаас болоод ямар нэгэн тэр муу дадал зуршилт автаж исэн тухайгаа бол ярьсан. За тэгээд одоо бол би чинь тэр хамаарлаас бол гараад маш олон жил болчихсон. Тэгсэн ч гэсэндээ нөгөө тамхи тийм ээ хаяа нэг пив вайн эдэр уудаг нь бол үлдчихэд байсан. Тэрнээсээ бол одоо бүрэн ингээд гарсан байгаа. Бурхны шашинтай уучраад гээд ярьсан. За тэгээд одоо бол би ингээд сахарын хамаарлаас гарах гад явж байгаа гэд ярьсан. Тэгсэн чинь маш инээдтэй зүйл одоо ингээд болж гин. Тэр нь юу болж ийн гэхээр над руу хүмүүс чи мансууруулах байд сэргэлцсэн юм биш үү? Галзуу солиотой юм биш үү гэд ингээд хамгийн сонирхолтой нь бол бүр тийм хамгийн ойрын хүмүүсээс тийм дайрал одоо юу гэмдэ те нөгөө илүү их тийм хизээч тихгүй дээ гэж батсан тэр хүн одоо хүмүүсээс тийм дайралтууд ингээд ирж ийн над руу сэтгэл санаагаар ингээд унгаах гэсэн те тэгээд одоо нөгөө би чинь сахараа хасаад жингээ хасаад ер нь бол ингээд өөрийнхөө хувьд бол би ингээд сайжраад яваад байгаа байхгүй аюу хөөрхөн болоод те царайд батган маань ингээд арилаад тэгэд ер нь бол надад бол өөрт маань бол маш гоё үр дүнгууд бол гарч байгаа. Тэгээд тэгсэн чинь ингээд дандаа ихчнэр амар атаархуу байдг юм байна. Ерөөсөө нөгөө жоохон энэ майка нэг жингээ хасчлаа гээд уур нь хүрээд байгаа юм уу яагаад байгаа юм би ерөөсөө ойлгохгүй ингээд над руу уурлал ундууцаал элдвэр одоо муулж гүтгээд тэгээд тэр гүтгэж байгаа гүтгэлэг нь бол маш тийм худлаа. Тэгэж ингэж гүтгэж нэрийг маань доош нь оруулах гэж оролдож байна. За дээр нь би бол энэ бурхны шашны сургаалтай бол уучраад удаагүй байгаа. Одоо ингэ судлаад явж байгаа ийм хүн байгаа. Ойрын одоо 2 3 жилдээ л би одоо ингэ илүү судалж орж ирж байгаа. Тэгээд тэгсэн чинь энэ бурхны шашинтай гилж байгаа хүмүүс нь одоо энэ бусад шашинтай хүмүүсээсээ илүү одоо доромжилж дайрч гутаах гэж оролдож байна над руу. Тэгээд би ингээ гайхаад гүчтэй адилхан бурхны шашинтай хүмүүсээ чиж яагаад ингээ дамблаа. Тэгээ бүр өшөө ингээ сургууль соёл төгссөн те. Өчнөө тэр шашны сургууль мургуул төгссөн. Өчнөө нь одоо 10 хэдэн жил шашин судлаад ингээд мөргөөд бясалгал гэгэрэл хийгээд явж байгаа гэсэн тийм эгчнэр ахнар ингээ над руу бүр ингээ дайраад доромжлоод ингээ бүр уурлаад бүр өндөр цолтой лам хүн хүртэл над руу ингээ уурлаад блоклж бариад байвал яах вэ? Тэг би ингээ гайхаад байгаа байхгүй. За энэ хүний атаархал гэдэг юм чинь амар юм байт юм байна. Сайн явж байгаа тий сайжирж байгаа нэгнийгээ бол харж чадхаа болцсон юм байна. Тэгээд ингээд бараг ингээ муу тамхи татаад архиа уугаалдаг годомжин твтчихвэл эви минь хөрх юм гişтэй бараг. Тэгээд тамхинаас гарсан архинаас гарсан жингээ хассан гэд ингээд гараад тий бурхны шашны ном философи сургууль сураад гэд ингээ гараад ирсэн чинь нөгөө бүр тэр амар томчууд нь өөрсдөө бүр ингээд байц сууж ядаад ингээд блоклж бариад муулж гүтгээд бүр ингээд доромжлоод олуулаа нийлээд тэгээд би гэхдээ өөрийгөө бас өөрөөр бахархаж байна. Яа тэгэхээр би бол бас төдий хэмжээний том өрсөлдөгч гэж тэд нар намайг өөрсдөндөө харж ах шиг байна. Би бол одоо тэр лам хүм тий одоо 10 хэдэн жил сургууль соёл төгссөн надаас ихч хүн гэд айгүй хүндлээд дотроо бол ингээд айгүй хүндлээд амхандаа дагаад тий нийлчих гээл дахаа ихчээгээл ингээл тэр донд нэг яваад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь намаага нөгөөдөл чинь өөрсдөөсөө илүү гэж бодоод байгаа юм уу? Тийм өрсөлдөгч гэж хараад байгаа юм уу? Бүр ингээ уурлаад өвчнөө доош нь дараад худлаа гүтгээд бүр ингээд тэгэхээр ер нь бол би төдий хэмжээний том өрсөлдөгч байгаа юм байна гэж бодлоо өөрийгөө. Тэгэхээр бас богино хугацаанд сайжирч байгаа юм шиг байна. За тэгэхээр гэхдээ энэ бол надад нөлөөлөхгүй. Би бол өргөжлүүлээд 30 хоногийн чаленжаа бол сайхан дуусгана. Тэгээд энэ ер нь бол муулж дарамжилж байгаа хүмүүс өөрсдөө л асуудалтай байдаг шүү дээ.
Тэрнээс бол надад бол тийм муу мухай юм байхгүй. Муу мухайгаа бидэртээ тэргүй өөрөө мэдээд зарлаад энэ чинь ингээд яг л байгаагаараа сайхан бичлэгүүдээ хийж байгаа. За тэгээд маргааш бичлэгээр уулзъя баяртай.